It's the dream. Rock with it, do it, go, wait, swag out on the flow, nay, real quick, hit that. Сайн мэцхан та бүхэнд энэ өглөөний мэндийг хүргэе. Би яг одоо дууч ариун ачаас ярьцлага авах гэж байна. Дууч ариун ачаас орж ирээд өрөөлөг ордог бодгоо гарч ирэх байхаа. Ингээд тэгэл лотгоо ариун ачтайг аваснаа. Тэгээд өрөөлөнд ч юм байсан батар. За. Дууч ариун ачт байна. За сайн мэцхан өнөөдөр өчтөө та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Жаман интернет радио телевизэд өнөөдөр маш алдахааргүй юм маш гоё боломж олдоод байна болгоо. За болгоныхаа нэрийг сайн мэдэж авах хэрэгтэй. Тэгэхээр хүн яг ийм л байх хэрэгтэй. Альва юм хөрхийн төлөө хүн өөрөө эрэл хайгуулыг хийдэг байх хэрэгтэй. Тэрнээс ш дээрээс ингээл асар их мөнгө унаад ороод ирэн шиг юм уу. Ариунаа яриад надад ярьслах хүч түнд байхдаа эцэж тийм байхгүй. Чи бүгдийг дандаа эрэл хайгуул гэж авах хэрэгтэй. Тэр эрэл хайгуулынхаа төлөө юу очих гээд байгаа. Тэр далаа дотор байгаа тэр сувдыг олж авахын тулд тэрнийхээ төлөө чи өөрөө маш их тийм чин сэтгэлээсээ тийм орлогыг хийдэг байх. Энэ орлогууд үргэлж хүн боломжийг олж идэг гэж боддог. Өчтөр манай болгон маань намайг би орой хэдэд ирлээ. Орой нэг үед ирсэн үү? Нэг үед ирэхэд зочид буудлын доор намайг хүлээжсэн, камера урьдсан, ариун ачаа би танаас ярьцлага авахсан гэж суужсэн. Тэгээ би энэ хүүг хараад үнэхээр юм бахарсан. Үгүй яг ийм л баг. Би яг завшиг байсан. Одоо ч би юм байгаа. Дандаа би энэ тэнд хүмүүсүүдээс ажлаа сайн болохын тулд би хүнээс байн уяатай байж чаддаг. Тэгээд тэднээс заавал нэг юм олж авдаг. Энэ миний нэг өгүүлбэр нь ямар үг хэлчих байж гэдэг юм. Тэр үгийг хүртээс сонсч аваад тэмдэглэлийн дэвтэр дээр бичиж авдаг. Тэгээ энэ ингэж хүн хөгждөг болов гэж боддог. Хүний хөгжил бол оюун ухааны хөгжлөөр хэмжигддэг болов гэж боддог. За би одоо ингэ сандраад юм ярьж чадахгүй яана. Тэр би тас нэг асуусан юм байна. Яагаад яг Японд юу болсон бэ та? Японд намайг нэг л зүйл хөтөлсөн л доо. Юу хөтөлсөн гэхээр 2003 онд би Японы алдартай хөгжмийн зохиолч Эна Минори гэдэг. Хайд нутгийн хаврын дуу зохиосон. Энэ хөгжмийн зохиолч Монголд хайд нутгийн хавар нэртэй дуу уртаас байгуулсан. Тэгээд би хайд нутгийн хавар гэдэг дуулаад төрүүлээд монголчууд дуу зохиосон. Мэргэжлийн дуулаачдын дуучдын дуу зохиосон байхаа бас. Тэгээд тэр үед би 2003 онд Норд банз дуугаа тэгээд би хамтдаа ирээд сумогийн зааланд дуулаад 4 цагийн тал хайд нутгийн хавар гэдэг хоёр дуу дуулжсэн. Тэгээд нэг Японы сэтгэгдэл анхны сэтгэл хүнд маш сайхан байдаг шүү дээ. Тэгээд хизээ нэг цаг Японд ирж нэг өөрийн тоглолтоо тэнд амьдарч байгаа Монголд амьдарч байгаа Японд амьдарч байгаа монголчуудаа солиулах гэсэн тийм сэтгэл надад тэгцээр явсан. Тэгээ яг энэ нэг одоогоос нэг 4 жилийн өмнө Монгол санаачны дуучин сарантая ирдэг жил байна шүү дээ. Токиод ирдэг жил. Тэр үед намайг ирээч гэсэн тийм саналыг асуушаар аваад тавьсан. Та их хүмүүс би одоо яг энэ дотор ингээд сумогийн юм болсон гэдэг бас тодорхой хэмжээнд амжилтанд хүрсэн. Та манай нутгийг хичээж учраас та бас ирээч би нутгийнхаа хичээг бас өрмөр байна гэдэг. Тэгээ би тухайн үед бас нэг жоохон ирмээргүй санагдаад миний байр суурь солигдоод ингээд юм чинь өөр ихсэн цаг хугацаатай байдаг. Магадгүй тухайд миний цаг хугацаа болоогоос байсан байж магадгүй. Би нэг ирээ гэж бодсон боловч бас нэг тохиолдолд хүрч чадаагүй. Ингээд дуучин сарнчаа манай ирсэн юм. Их сайхан тоглолт болсон гэж авсан гэж би сонсч байсан л да. Ингээ үүний дараа бас дахиад ингээд би даймаатай манай Жацнаар гоо дамжин цэрэн энэ орны холбоонд олон жил ажилласан байлээ. Тэгээд даймаа надад санд болгосон. 11-ч хаврын баяр тааныг явуулсан уу гэдэг. Надад даймаа урдч усны санд тавьчихсан. Би болоогүй гэдэг. Энэ ямар зарчмаар ядгийг гэдэг. Бид бас нэг тодорхой тохиолдолд хүрч чадахгүй яваад байсан. Тэгээд энэ жил тань хүнийхээ хувьд юм нэг Монголын тэнд ажиллаж амьдарч байгаа монгол залуучуудаа айдгаа өргөчөдөө энэ жил очиодоо хоны жил сайхан жил гарсан учраас ирээгээд би ингээд ирсэн шүү. Тэгээд ямар тач байсан миний хувьд бол нэг тийм ашиг сонирхолч гэдэг юм уу ямар нэгэн том юм хэмжээ хэмжүүрээр тавьсангүй. Гэхдээ намайг энд ирүүлэхэд маань бас нэлээд түлхэц өгсөн одны холбоонд ажиллаж манай дамжин цэрэн асуушаар аваад бас манай нутгийг ч дарчих хэрэгтэй гэдэг үгнээс
энэ хоёр хүний шахалтаар энэ хоёр хүний дэмжлэгээр энд ирсэн. Тэгээд асуушаараа авал маань энд байх нөхцөлийг маань буудал тэгээд одоо миний бас тоглолтны бас ажлын хөлсөд би те гих мэдчлэн энэ зүйлүүдийг маань зохицуулсан. Хоол ундтай холбоотой бүх зүйлийг зохицуулсан. Асуушаараа баярлалаа гэж хэлье. Тэгээд дамжуулсан маань энд байх одоо бүх асуудлыг зохицууллаа. Хүмүүстэй холбох, за ингэн хариунаач ийшээ тийшээ явна гэх. Тэгэл ерөөсөө артад хамгийн гол ажил бол гүйцэтгэх ажил байдаг шүү дээ. Тэгэхээр менежерийн ажлыг маш сайн би гүйцэтгэлээ гэж би дамжин зэрэг ойлгож байна. Түүний артад бас оюутны холбоогийн залуучууд бас энэ хаврын баярыг зохион байгуулдаг юм байна. Тэгээд хаврын баяр бол том баяр болдог юм байна. Тэгээд дараагийн удаа бол нэг 2 жилийн дараа ч юм уу, 3 жилийн дараа ч юм уу бүтэн бие даасан тоглолтоор эргүүл их гоё юм байна. Заавал ирээрээ мэдээч заавал ирээч аваа. За тэгээд одоо 5 сарын 4-нд болсон концертын бичлэг үзэнгээ Ариун Наачтайгаа яриацсан. Хамгийн ихний бичлэг бол яг таныг тайснарыг гарахын өмнөх надад бидний бичлэг байгаа. Тийм бичлэг хоёул хамтдаа үзье. Маш борлоо уулзаад тэрийгээ захиаж аваалаа гэдэг борлоо бичлэг үзээд бас нэгэн бодсон л доо. Тод яг ингээд бас таас мэдээчээр ингээд маш олон удаа тайснаар гарч ирсэн тийм маш олон тайснаар гарч ирсэн хөө. Тэгээд одоо яг энэ хаврын баярын тайсны арт гэж байгаа тань дотор яг юу бодогдчихэ? Би юу бодогдсон гэхээр бидний олон жил тоглогдсон тайзны хартал асар их том баг ажилладаг. Доор хэж 200-аас 300 гаруй хүн чи. Стадионы тоглолтод бол 500 гаруй хүн ажиллаж байсан. Тэгэхээр тэр цагтаа хамгаалтайгаа нийлээд 1000 гаруй хүн ажиллаж байсан л да. Тэгэхээр ер нь бол бид нар ганцхан өөрөө бүх ажлыг нуурдаггүй. Үүний арт талд ажилладаг артлын фронт гэдэг одоо Оросууд фронт гэж ярьдаг шүү дээ. Артлын баг маш чухал байдаг. Тэн дээр жоохон их юмд өөрөө оролцсон. За нүүр будгийн ажлыг гэхэд би өөрөө хийгээл өсчний хамиг ингэж үсэний яах гэсэн. Тэгээд дуулалтын хувьд бол тэр миний гарт бүх юм байгаа. Бүх юм байгаа. Ингээд бүх юмаа сэтгэл зүйн хувьд битсэн байсан учраас хайцсангуу гайгуус яагаад бол заалны акустик их сайхан байдаг юм байна. Хөгжим техникийн талаас бол санаа зовхгүй байхгүйсэн. Техникчтэйгээ ирсэн байсан учраас ингээд нэг ганцаархнаа ирээд ингээд цорын ганцаараа хөгжимчтэйгээ, бүжигчтэйгээ ирээд ганцаараа сайд болчихсон. Яа. Гайхамшигтай. За дараагийн надаас нэг гойвчлаг байгаа. Тайсан дээр одоо нэгэн залуу гаргаж ирээд хамтдаа бүжиглээд яг тайсан дээр юусэн ингээд үзэгчээ гаргаж ирээд хамт ингээд бүжиглээд ингээд яасан. Би бас энийг одоо анх удаа хараад харж байгаа нь энэ дээр ерөөдөө маш алдартай хүн ингээд гоё үзэгчдээс нэг хүн гаргаж ирээд хамт дуулаад хамтдаа бүжиглээд тийм. Ямар гоё юм. Нандин учраас ер нь энэ хүний хамгаас үнэтэй хамгаас нандин зүйл гэдэг бол хүний хувьд хамгийн үнэтэй зүйл байдаг шүү дээ. Бид нар тэр хамгийн нандин зүйлүүдээ төдийлөн бид нар олон нийтэд хэлэх зүйлээ хүний хайр, хүний амьдрал, хүний гэр бүл, үр хүүхэд тийм ээ өөрийн хийж байгаа уран бүтээлийн үнцэн ч гэдэг юм уу тийм хамгийн зүйл бол хамгийн нандин л байдаг. Тэрийг бид нар их айхтар том эд хөрөнгө материалтай ч юм уу тийм ээ эсвэл биднээс давсан энэ хэрэглээтэй утгаж болохгүй. Тэгэхээр нандин уучрал гэдэг энэ дуу бол үнэхээр хүн болгоны зүрх сэтгэл хамгийн нандин бүхний хүмүүс хатгаж үлдээж тэр нь өөрт нь үргэлж муу цэвэрээ эсвэл одоо өөрийнх нь хайртай хүмүүсүүдийг эргэн тойронд байгаа тэр хайртай хүмүүсүүдээр хөрөөлүүлж чаддаг, хөрөөлүүлж байгаа тэр бүх зүйл нь нандин байдаг учраас энэ нандин уучрал гэдэг дуу олон хүмүүсүүдийн зүрхнээс сүрхэнд хүрсэн ийм дуу гэж боддог. Тэгээ нандин уучрал дууны хөгжмийн найруулгыг өөрчилсөн байна. Анзаарсан бол. Тэгээ миний 2009 онд би ер нь тоглолт болгон дээр хөгжмийнхаа найруулгыг дандаа шинжилсэн хөлбөрөөр хийгддэг. Олтон дээр хизээч 30 хөгжмийн найруулгаар анх дуусан хөгжмийн найруулгаар хизээч дуулагддаг тийм. Тэгэхээр миний тэр ихний дуу тэр Бопури гэдэг хичээсэн дуу маш шинжлэгдсэн хөлбөрөөр би дуулчихсан та. Тэгээд тэр дуунууд маш шинжлэгдсэн хөлбөрөөр дуулж байгсан. Нандин уучрал анх удаага олонний өмнө 86 стил буюу энэ одоо хагас джаз маягийн стилтэй. Ингэж 86 стилээр энэ нандин уучралыг дуулсан. Тэгээд хүмүүс дуусахад амар байдаг болохоор. Яг миний өөрийн анхны бичлэгийг харуулж хүмүүс тэдийг дахад болж чаддаггүй. Гуртан тэгээд тэр нь өөрөө илүү их мэрэгжлийн өндөр түвшинд дуудсан учраас анхны болохоор арай хүмүүстэй хамтарч дуулах. Илүү их гоё тийм enjoy маягаар ингэж энэ хөгжмийн найруулга хийсэн байхгүй. Тэгээд тэр залуу гаргаж ирсэн жоохон хөө байлаа. Миний бодлоо тэр хүнийг ингэж 20-22 дэх хүн байсан. Тэгээд би магадгүй энэ нэвтрүүлгийг үзэж байгаа энэ хүүхдийг бас баярлалаа гэж хэлье.
Нэг гоо тийм мэдрэмжтэй хүү лээ. Чамсыг санагдсан уу? Хаасан тэрхүү бол ингээд тайсан гарч ирээд юм уу? Ингээд хийсэн. Тэр хүүгийн тэр зүрх сэтгэлээс тэр тийм гоё нандин хайр, тэр ээжийн гоё хайр, тэр бүх зүйлийг тэр хүүгийн гаднах зүрхээс гадна тэр дотоод сэтгэлээс нь дотор хүнээс нь би олж харсан. Тийм хүү байлаа. Тэр нь бол Японд байгаа хүмүүсүүд ялангуяа Японд ажиллаж амьдарч байгаа оюутнууд их их хэцүү хүмүүжүүлдэг. Их айхтар ёс зүйтэй, хариуцлагатай, ажлыг чин сэтгэлээсээ хийдэг ийм хүмүүсүүд байдаг юм байна гэж харсан. Одоо Монголд амьдардаг өөр бусад орнд амьдарч байгаа хүмүүстэй бидэндээ бас Японд илүү юм. Ерөөсөө яг ажил цагийн цагтаа бүх юм яг цагтаа ажилладаг. 2 цаг заал авсан болдоосна. Ерөөсөө энд бүхэл юм бичигдсэн байдаг юм байна гэж би харсан. Энэ нь бол үнэхээр сайхан зан чанар юм байна. Маш сайхан соёл юм байна гэж би бодсон. За их гоё бичлэг байна. За надад өөр гоё бичлэг байх хэрэгтэй. Иргэд тоглолтын атмосфер руу оруулчлаа. Өөр амьсгалраа. Мэдрэгдэж байгаа зүйлүүд танаас ингээд амар хинээр гарч ирж байна. Бүр ингээд доосошгүй энерги ингээд ундраад байдаг. Би бас таны бас Японд ирснээс хойш ингээд ажиллаж байгаа. Японд ирснээс хойш та одоо маш одоо шахуу цагийн хуваартай тий ингээд цагаас цагийн хооронд ингээд явж байна. Тэг хүн болгонтой уулзч, хүн болгонтой ярилцаж, дээрээс нь тоглолтоо гэж ингэж явж байна. Тэг би таны хараад бас үнэхээр бас өөргөө бас голж байна. Яаж одоо танаас ийм их гоё ирч хүч энерги одоо гарч иж чадсан юм бэ? Бас залуучуудаа хандаж бас ингэж гоё ирч хүч ингэж энерги ингэж авдаг шүү гэсэн тийм бас юм сургаал хайрлаас байж байна. Тэгээ хүмүүс тийм л да энэ өчтөр бид нар 3 сарын 4-ний тоглолтын дараа нөгөө хакко экзамен маань бидрийг арай хатанд орсон. Хармуу хүчи тэгээ бусад зэнданы сүмчтэй бид нар арай хатанд тоглолтын дараа. Тэгсэн чинь хакко авраг маань тэгсэн. Танаас яаж юм павер ханаас гараад байна гэж хэлчихлээ. Тэгээд би тэгсэн юм бол ерөөсөө чин сэтгэлээсээ ажилд хандах юм бол ямар ч хүн тийм их тийм хүч павер байж байгаа. Тэгээ би альва ажлыг бол сая би нэг Японд дуулж даач гэдэг юм. Эсвэл одоо нэг 2-3 хүн дуулж даач гэдэг юм уу хизээч нэг юм ялгадаг. Хүнд бол хүн. Урлаг бол хүнд үлчилдэг. Тийм үү. Тэрнээс биш бид нар өдөр болгон талах хийдэгтэй. Магадгүй хүн талхыг хотод руугаа хийж чинь. Урлагийг хүн 5 метрхүүгээр харж кайф авч таашаад авдаг. Чи харж баясч тийм үү. Сонсож баяж чинь зүрх сэтгэлээрээ мэдэрч баясч тийм үү. За үнэрлэхээс бусна тийм үү. Тэгэхээр энэ харах, сонсох, мэдрэх энэ том мэдрэмж гэдэг бол энэ өөр асар их том энерги эрчим байж байна. Тэгэхээр тэр эрчмийг би үзэгчдэд маа гэдэг өгөхийн тулд би миний эндээс ундарч харах хэрэгтэй. Тэрнээс энэ толгой эндээс биш. Эндээс гарах хэрэгтэй. Эндээсээ би ундарч гаргаад миний дуул дандаа ингэж аваад зэтэй ингэж. Ингээд агшуулаад ингээд зарим хүмүүс нь уйлах гал тэгээд ингээд шар ус мөсөн босоо би өөрөө тэгэж дуулдаг хүн тийм. Тэгээд өөрөө их хүн ингээд үдэрчтэй харангуут ингээд дүүрэл тэгэл тэдэртээ маа гэж өгдөг байх. Тэгэхээр ингэж өгч юм гэдэг бол урлаг гэдэг бол өгөх. Тэрнээс би өөртөө өгöd авах юм бол урлаг болохгүй шүү. Би эндээс гарч ирсэн юм а үзэгчдэд зүрхэнд нь энэ чихэнд нь харахад нь баясахад нь энэ бүх гурван зүйлийг өвчлөх юм бол энэ маань өөрөө урлаг болчихно. Тэгэхээр урлагт хийх хязгаар байхгүй гэдэг. Тэгэхээр энэ хийх хязгааргүй, энэ дууны хийх хязгаар байхгүй. Энэ үгийн утга, энэ аялгауны утга би хэлжсэн шүү дээ. Дуу гэдэг бол өөрөө Тэнгэрийн хэл юм аа. Энэ бол сэтгэлийн долгис юм аа. Үг аялгау гэдэг бол Тэнгэрийн зараалаар тийм үү. Тэнгэрийн энэ бүх энэ зүйлээс ингэж Тэнгэрээс бууж идэг. Тэр оюун санаа чинь өөрөө тэр дээд Тэнгэртэй холбогддог. Энэ хүний оюун санаа гэдэг бол зөвхөн энэ бодчих байгаа юм чи. Тэр онгодоор хөгжигдэж орж ирдэг юм. Бид нар газарт хүмүүс тарааж өгч байгаа сэтгэлийн долгисыг тарааж өгч байгаа байхгүй. Тэгээд би магадгүй тэр бичлэгийг харах юм бол би тэр үгийг ихэнд нь хэлсэн байгаа тийм. Тэр үгийг бас амьдралдаа бас хэлжүүлж хийжээгүй. Их гоё. Тэгэхээр энийг бас залуучууд маань ойлгосоо гэж үзье. Тийм учраас энэ Японочууд
ягаад дэлхийд ийм өндөр хөгжилтэй технологийн хувьд, шинжлэх ухааны хувьд маш өндөр хөгжилтэй болсон. Бид нар ажлыг чин сэтгэлээс хийж чаддаг юм байна гэдэг би онцлоос. Хариуцлагатай чин сэтгэлээс хийж чаддаг. Жишээлбэл би тайзнаар гарчаад хэн нэгэнд хариуцлага би өгөхгүй байгаа зү. Би өөрөөсөө л хариуцлага өгсөн. Би сайн болох ёстой. Би үзэгчдийг хураах ёстой. Би биеийг нь хураагаад, сэтгэлийг нь хураагаад ингэж хийн болж тэнд шударгуу үнэн байж чадах юм бол хүн нь хаагдах вэ гэдэг хэзээ дэгс хэлсэн байдаг. Тэгэхээр чи хүмүүсүүдийн биеийг нь хураахын тулд сэтгэлийг нь хураах хэрэгтэй. Сэтгэлийг нь хураахын тулд одоо шударгуу үнэн байх хэрэгтэй. Тэгэхээр чин үнэн байж чадсан бүхэл юм дандаа үннээр л үлддэг гэж байна. Тэгэхээр миний амжилтын гол нууц эндээ л байдаг. Тэрнээс биш хүн хатан гуйдаг шиг хоолтой бас заавал байх хэрэгтэй тийм үү? Хүн заавал манекен шиг бас биетэй байх хэрэгтэй тийм үү? Юу гарах байх хэрэгтэй? Тэр чин сэтгэл, тэр авиасаа бас тэн дээр өөрийнхөө тэр авиасыг нэмээд хөгжүүлээд тэгээд тэр үзэгчдэд үнэхэрийн чин сэтгэл өгч чадах юм бол байнгын би хаач байсан үзэгчдийнхээ тоо нэгийг нэмж авах гэж боддог. Тэгээд тэнийг бас Монгол хахаас ч нүнаас ингээд амжилт уулзлаа миний үнэхээр маш их баяртай байна. Тэгэд хамгийн сүүлийн асуудал бас та бас Японд одоо сурч ажиллаж байгаа монголчуудаа хандаж та бас хурж ирээ тоглолтоо хийгээд явж байна. Тэгээд энэ ч залуучууд манаас үлдээд ажиллаа хийгээд хичээлээ хийгээд өдөр тутмын амьдралаа үргэлжлээд яв. Тэгээд энэ хүү залуучуудаа хандаж бас та сэтгэлийнх одоо мессежээ үлгээгийч гэж хүсэж байна. Би нэг сайхан үгийг хэлээгээ тоглолтын ярьж чадаагүй. Тэрийг ийм утгатай бодож ирсэн юм. Та хаанч төрсөн байдаг юм уу? Таны улсан газар угаасан ус чинь Монгол. Та энэ дэлхийн аль өнцөг булган бүрт ажиллаж байсан ч бай. Таны итгэл үнэмшил, хүсэл тэмүүлэл, таны зорилго чинь Монгол гэж байна. Таны хамгаас нандин бүхэн, эрхэм бүхэн чинь бас Монгол. Та ямар ч брендийг хурсан гэсэн бай. Тийм үү? Та ямар ч материалын ертөнцид амьдарсан бай. Та ямар ч хүмүүсийн дунд байсан бай. Таны цоглог зүрх чинь Монгол гэж бас ингэж бодож байна. Та ямар нэгэн зүйлд хөндөж уурж яж болно. Ямар нэг зүйлийг шүмжиж яж болно. Тэр чинь Монголын төлөө байдаг болов уу гэж бодож байна. Монголын төлөө байдаг болов уу гэж бодож байна. Тэгэхээр залуучуудаагаа би юу гэж хэлэхээр эх орон чинь та нарыг хүлээж байгаа шүү. Бид нар хэдийгээр харийн нутагт юм уу? За би бол өөрөө 7 жил Балгарт оюутан байхдаа 7 жил хүний нутагт амьдарч байсан. Би тэндээс маш их соёлыг сурч дэлхийн хүндрэлтүүдэд энэ зэрэг тэр ухааныг, тэр соёлыг, тэр өв соёлыг би өөрөө Болгар улсаас Европын соёлыг би авч явж ингээд Монголдоо өнөөдөр би Монгол хөрсөндөө суурьшуулж, хөсчүүлж явж байгаа энэ дуучин гэж хүмүүс би ойлгодог. Хэрэг бид зөвхөн Монгол гэдэг ингээд хам бол бид нар дэлхийн хүндрэлтийн соёлдоо энэ хэлсүү бид нар алхаж явах хэрэгтэй. Тэр соёлыг бид нар мэдрэх хэрэгтэй шүү дээ. Тэгээд энэ нүүдэд сэтгэхүүг тийм ээ өөрсдийнхөө уламжлал, шинжилэл хоёрыг бид нар хамтдаа бид нар зэрэг хөгжүүлээд ингээд хамтдаа алах юм бол Монгол улс бол дэлхийг хурааж чадах. Ялгаагүй бидний эцэг өвгдөөс, бидний өвдөөсийн байгуулсан гавьяа нөрөө Монгол учраас энэ Монгол гэдэг гавьяаг бид нар эргээд манай дараагийн залуучууд түүчээлүүлж, өртөөлүүлж, соён дэлгэрүүлж тийм үү. Ингээд үлдээх ёстой гэж би боддог. Тэгэхээр та нарын хувьд бол маш их тийм хариуцлагатай цаг үе байгаа шүү. Ялангуяа амьдарч байгаа залуучууд та тэр нэг анграатах гэж үг байдаг юм. Манай Монголын хуучин анграатах. Анграатах цаг дууссан шүү залуучуудаа. Зүгээр нэг ингэж одоо нисдэг, дэвдэг тийм үү. Тийм цаг дуусж байгаа шүү залуучуудаа. Дэлхийн хүндрэлтөнд Монгол гэсэн нэрийг бид нар үлдээх ёстой юм шүү. Энийн төлөө залуучууд маань сайн одоо ажиллаараа хөлмөрлөөрөө ихэд Монголдо ирж асар их бүтээн байгуулалт, асар их баялагийг бүтээгээрэй гэж би Монголын залуучуудаас их зүйлийг хүсэж байгаа учраас би та нарт хэлье гэж бодож байна. Өнөөдөр Японд 94-тэй хүн, 85-тай хүн, 74-тэй хүн өнөөдөр Японд зарим хүмүүс такси хийж одоо чиг яаж, зарим хүмүүс компани захирлыг яаж, зарим хүмүүс улсын хурлын гишүүд байна. Тэгэхээр Монгол хүмүүсүүд бид нар өөрсдийнхөө насанд бид нар нэг тодорхой хэмжээний хязгаар тогтооч юм шиг надад санагдав. За би 50 хүртэл тэтгэврт гарлаа. Ингээд суулаа. Тэгвэл бид нар насанд туршдаа 90 хүртэл магадгүй 95 хүртэл бид нар хөлмөж болд юм байна. 95 наснаа ч бид нар өөрсдийнхөө хүсэж мөрөөдөж байсан хамгийн том мөрөөдлийг бид үзэж бодож байна. Миний нэг таньдаг хүн байдгийн одоо манай 50 дуу сургуулийн хичээл эрхлэгч байсан тооны багш. Тэгээ тэр багш сая надад нэг саяхан уулзаад одоо Монголд шинэ үедээ нэг сургууль байдаг. Японы сургууль шинтэй нэг сургууль байгаа заа. Тэгээ тэр 75 наснаа өөрийнхөө хувийн сургуулийг байгуулсан гэж байна. Ахын өсөж мөрөөдөжсэн юм аа байгуулсан. Би 75 наснаа хувийн сургууль байгууллаа гэж. Тэгэхээр хүний өсөх мөрөөд оройддгүй байгаа. Тэгэхээр нас гэдэг бол ерөөсөө цаасан дээр бичсэн тоо гэж бид нэг бодох хэрэгтэй. Би одоо жишээлбэл хүмүүс надаас гайхаж байгаа за хүн насаа хийдэггүй юм гэдэг. Тэгэхээр би одоо ингэ 50 хүрч байна. Тэгээд 50 хүрч миний өсөх мөрөөд бас л агуу. Би дэлхийд Монголын залуучуудыг урлагаар дамжуулж Монгол урлагийг дэлхийд гарах юмсан. Европ урлагийг
Монголын энэ бүдгэрсэн байгаа соёлын толбыг өшөөд дэлхийд тодруулах юмсан ч гэдэг юм. Надад асар их том зоригтой төсөв мөрөөдлүүд байгаа. Энийхээ би одоо тэн хасны чурууг явж байгаа. Дөнгөж би эхлэгийг л хийгээд явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хөсөг мөрөөдөл байгааг энийг бодиттой болохын тулд та бүдгийн чин сэтгэл тэр чинхүү Монгол гэсэн тэр зүрх сэтгэл чинь энэ өвдөө чин тусаар гүйж байгаа тэр их одоо мэдээлэл энэ бүх зүйл чинь та нарт байдаг юм шүү. Монгол хүн бол үнэхээр powerful, үнэхээр хүчтэй хүмүүсүүд байдаг. Оюуны хувьд, сэтгэлийн хувьд, биеийн хувьд тийм үү. Тэгэл тэр мэдлэгийн хувьд тэр бусад хүмүүстэй харьцуулашгүй хүчтэй гэдгээ та бүхэн бас энийг бас мэдэж аваарай гэж би хэлээ. Монгол хүмүүсүүд бол дэлхийд үнэхээр оюунаараа хамгаалж исэн. Дэлхийг оюунаараа гიშгэж исэн хүмүүсүүд шүү. Тэрнээс сэлэн байдаг гიშгээгүй. Сэлмийн байдаад юм уу эсвэл одоо ном сумтай байдаг урлагч өөрөө ухаантай тогтдгийг гэдгийг бас залууч хэлээ гэж бодож байна. Ингээд та бүдийн тархинд нь ухаан, тэгээд сэтгэлд нь гэгэрэл, зүрхэнд нь үргэж сүр асгарч аваарай залуучуудаа. Тэнгэрийн дайтай сэтгэж, ертөнцийн дайтай хөлмөрлөж, нар сар шиг гэрэлтэж яваарай гэж залуучуудаа ерөөё. Тэр өнөөдрийн миний энэ ажиллахаас бас бурхан манаас өдөө онцгой би ойлгож авсан бахаа гэж бодож байна. Амжилт хүсье болгоомж. Баярлалаа. Баярлалаа. Ажил хийж байгаа юм байна. За баярлалаа. Тэгээд өнөөдөр Jamon интернет радио телевиз та бүхэнтэйгээ маш хүнстэй зочныг уулзууллаа. Дууч Аронаштай та бүхэнтэйгээ уулзаж чадлаа. Үнэхээр сэтгэл өндөр бай. За тэгээд үтсэн бол та бүхэн сэтгэл хангалуун байгаа гэж гэдэг үнэхээр маш ихтэй байна. Би бас баярлалаа. Юу гэж хэлэх мэдэхгүй байна. Баярлалаа. Маш баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Bye-bye. Баярлалаа. Баярлалаа. Зүрхэнд хаймэн бурхан наргадаа үнсэрвэн өрөдийн дагастаа үгүй хэмэн на сарын ядастай доктор шахсхантай дохотай шихнэн чиний баратай хүсгэн үгүй таргантай хүзэхнэн
the dream. Move with the rock, but do it slow. Wait, swag out on the floor, nay, real quick, hit that.